манай хуульч угаа хуулийн багийнхан зарчил намын бүлэг болон аудитаас гарсан материалуудыг бүгдийг өгөөд тэнд тайлбарлаад сууж байгаа. Тэгээ бид нарт одоо үзэл бодлоо илэрхийлэх ганцхан боломж нь энэ одоо төв талбай байна. Тэгээ энэ рүү хүмүүс орохгүй байна. Би сая тойроод алхлаа. Иргэн тойрон бараг 2 метрийн зайтай цагдаа хүчнийхэн байж байна. Бүх уулзуур замуудыг хаацсан байж байна. Монгол улсын хурлын гишүүний бие таалдах ёсгүй. Гэр орон одоо унж эдэлж байгаа зүйлд нь үйлчлэг хийх ёсгүй. Энэ ямар ч хуульгүй болсон. Хуульгүй болсон байна. Гэхдээ одоо баримтлахыг харъя. Үнэхээр одоо ер нь баримтлахад орхоноо байх л та. Хууль байхгүй болчихдээ шүү дээ Монгол улс чи. Хууль байхгүй болчихдээ шүү дээ Монгол улс чи. Эрдэнэ материалыг бүртгэсэн болов? Эрдэнэ материалыг бүртгэх ямар ч боломж байхгүй. Та бүхэн бид нар нөгөө канондар гардаг шиг таач харлаа, би ч харлаа гэдэг шиг зүгээр л тэнд тамга үйлдвэрлээд өгсөн. Тэгээ тэр тамганы цаана 2 3 хүн байгаа. Гэхдээ та бүхэнд одоо би арчилсан намын Эрдэнэгийн батлсан үндэсний бодлогын хорооны гишүүн гэж 2 300 хүн хаана байна? Их оролтод суусан гэсэн тэр 1000 гаруй хүмүүс хаана байна? Ингэж одоо өрсөлдөгчөө захиалж сонгуул явуулах юм бол одоо арчлал гэдгийн гол одоо үзэл санаа бол ерөөсөө чөлөөт сонгуул. Чөлөөт сонгуул. Бид нар одоо 30 хэдэн жилийн өмнө нээлттэй нийгэм, чөлөөт сонгуул, хүний эрх чөлөө, өмчийг одоо хэлбэрийг хадгалах энэ л үүсийн төлөө дэлхийд одоо арчлаараа гайхах гэсэн улс шүү дээ. Тэгээ одоо төв талгай дээр энэ чалах боломжгүй, ажилтаа хийх боломжгүй ийм одоо нөхцөл байдал байна. Тэгээ одоо энэ ковид гэдэг энэ хэцүү өвчнөд далимдуулж үндсэндээ хэцүү үйл сургаад төрийн эрхийг энэ одоо төвчний гол юм байна.